За сургалтанд хамрагдаж байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн сургалтын 3 дахь сэдэв орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд байгаль орчны үнэлгээ хэрхэн хийх вэ гэсэн аргачлалын талаар танилцуулах гэж байна. За миний нэр Шижиртуя. Доктортой амжиргаа 3 төслийн байгаль орчны зөвлөх алтан тушаалтай юм байна. За би явуулах уу? За түрүүн эхний илтгэлүүддээ бас гарсан. За энх хот илтгэгчийн илтгэл дээр орон нутгийн хөгжлийн сангийн зорилго юу юм бэ? Ямар зарчмаар явдгийм бэ? Ямар төслүүдийг санхүүжүүлдэг юм бэ гэд нэлээд дэлгэрэнгүй гарсан. Ер нь бол дахин давтан хэлэхэд орон нутгийн хөгжлийн санхүүжилт маань орон нутгаа хөгжүүлэх, орон нутагт иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа. Тэгэхээр нэгэнт орон нутагт иргэд тогтвор суурьшилтай амьдрах гэж байгаа юм чинь орон нутагт хэрэгжүүлж байгаа төсөл маань байгаль орчиндөө хор хөнөөлгүй, байгаль орчиндөө ээлтэй байж иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах бүс нутгийн хөгжил тэнцвэртэй байх, хөгжлийг дэмжих нөхцөл бүрднэ. Тэгэхээр энэ орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжиж байгаа төслүүдэд бол байгаль орчны асуудал салшгүй юм аа, зайлшгүй байх ёстой нэг хэсэг юм аа гэдгийг та бүхэн сайн ойлгож дэмжээрэй. За орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийг юу байх вэ гэдэг. Тэгэхээр ер нь бол төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан чиг үүрэгт хамаарах хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний хүрээнд барилга байгууламж барих, тоног төхөөрөмж худалдаж авах, их засвар хийх гэсэн ажлууд байсан. За энэ дээр болохоор нэмэгдээд 16 оноос эхлэн нийтийн тээвэр, усан хангамж, бохирос цэвэрлэх байгууламж, мал амьтны халдвар төвчөнтэй тэмцэх, за ахуйн хортон шавжийн устгал, нийтийн эзэмшлийн аж ахуй үйлчилгээ зэрэг үйлчилгээнүүдийг санхүүжүүлдэг болсон. За жишээлх юм бол одоо орон нутгийн хөгжлийн сангаар хийж байгаа төслүүдийн дийлэн хувийг эзэлж байгаа энэ мал угаалгын байнанд харагдаж байна, тийм. Химийн бацшглаад мал угаах үйлчилгээ. За дээр нь орон нутгийн хөгжлийн сан, Мобиком, дэлхийн зөнгийн хамтарсан энэ сургууль цэцэрлэг ярин цэврийн байгууламжийг сайжруулах төслүүд бол нэлээд олон аймагуудад хэрэгжсэн, санхүүжигдсэн ийм үйлчилгээний төслүүд. За тэгвэл энэ 21 оны нэмэлт өөрчлөлтөөр иргэдийн одоо чадварыг сайжруулах, чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр эрүүл мэндийг хамгаалах, боловсрол, соёл, инновац, шинжлэх ухаан, цахим технологи, за дээр нь орхигийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр иргэдийг чадваржуулах сургалтууд багтсан байгаа. За дээр нь аймаг хотын хөгжлийн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрийн тэзүү, зураг төс боловсруулах гэх мэт төслүүдийг санхүүжүүлэхээр заасан байгаа. Тэгэхээр жил ирэх тусдам энэ өөрчлөлтүүдээр журмын өөрчлөлтөөр орон нутгийн хөгжлийн сангаар санхүүжүүлэх төслийн маань цар хүрээ нэмэгдэж байна. Тэрнийхээ хэрээр илүү олон төрлийн төслүүд бол энэ сангаар санхүүжигдэх нэ. Тэгэхээр байгаль орчны үнэлгээний асуудал ч гэсэн илүү олон өргөн хүрээг хамрах нэ гэж ойлгох нэ. За тэгвэл ямар эдгээр төслүүд дээр байгаль орчны үнэлгээг шаардлага байна уу гэдэг. Тэгэхээр Шижир Эрдэнэ сая дурдсан байгаль орчны үнэлгээг орон нутгийн хөгжлийн сангаар санхүүжиж байгаа төслүүдэд хийнэ. За том хэдийгээр энэ нь бага үнийн дүнтэй жижиг төслүүд ч гэсэндээ байгаль орчныхаа үнэлгээг зайлшгүй хийж явах хэрэгтэй. Нэгдүгээрт орон нутгата хэрэгжиж байгаа төслүүд орон нутгаа хөгжүүлэх гэж байгаа. Хоёрдугаарт жижиг төслийн одоо бага хэмжээний нөлөөллүүд ч гэсэн нэмэгцээр байгаад явандаа засаж залруулж болохгүй, эсвэл арга хэмжээ авч болохгүй байдалд хүрч болцсохгүй учраас энийг бид нэр зайлшгүй үнэлгээг хийх шаардлагатай. Үнэлгээг хийхдээ тухайн төслийнхөө онцлогоос хамаарат байгаль орчны үүсгэх эрсдлийн зөв тооцож гаргаж ирж, зөв үнэлж, бүх шатандаа зөв үнэлж энэ ажлыг одоо чанартай гүйцэтгэх нь бол манай одоо улс шиг ийм эмзэг экосистемтэй байгаль орчны асуудал жил ирэх тутам одоо ядруулалтай зэрэгцээд улам их анхаарал татж байгаа энэ нөхцөлд бол зайлшгүй хийх ёстой, харгалзаж үзэх ёстой шаардлага шүү гэдгийг дахин сануулмаар байна. За дараа нь. За сая дурдгдсан байгаа энэ
эрх зүйн үндэслэл нь юу юм бэ гэдэг. Тэгэхээр байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд болохоор иргэн аж ахуй нэгж байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцдаа байгаль орчинд учруулж болцсохгүй сөрөг нөлөөлөл үр дагаврыг урьдчилан тодорхойлж түүнийг бууруулах арга хэмжээ авна гэж заасан. Тэгэхээр байгаль орчин нөлөөлөх байдлын тухай хуулинд заасан төслүүдэд үнэлгээ хийн гэсэн. Дээр нь орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмандаа энэ сангийн хөрөнгөөр санхүүжүүлэгдэж байгаа хөрөнгө оруулалт хөтөлбөр төсөл арга хэмжээ нь хууль заасны дагуу байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн байна. Холбогдох зөвшөөрөлтэй байна. Тэзүүтэй байна гэж заагаад өгсөн. Тэгэхээр энэ бол хуулийнхаа дагуу хийгдэж байгаа үйл ажиллагаа шүү. Хуулийнхаа хүрээнд бид нар орон нутгийн хөгжлийн сангаар санхүүжигдэж байгаа төсөл бүрт энэ үнэлгээг хийх шаардлагатай гэж ойлгох нь. За үндсэн төсөл хөтөлбөр арга хэмжээнд тавих үндсэн нөхцлүүд юу юм бэ гэдэг те. За тэгэхээр мэдээж бид нэр тухайн хөгжлийнхөө бодлоготой тухайн бүс нутгийн хөгжлийн бодлоготой урт хугацаа, дунд хугацаа, богино хугацааны хөгжлийн бодлоготойгоо уялдуулнаа. Иргэдийн саналыг дэмжинэ. Тэгэхээр иргэдийн саналыг хоёр илтгэгч маань хуулиар ярьсан иргэдийн оролцоог бид нар бүх шатанда хангахыг ирмэлцэх болсон байна. Тэгэхээр иргэдийн оролцоог ирмэлнэ. За хэдийгээр бүс нутгийн бодлогын хөгжилтөд давхцсан иргэдийн саналыг авсан ч гэсэндээ байгаль орчны төлөв байдлын хувьд байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдэг нь тодорхой сөрөг нөлөөтэй гэдэг нь үнэлгээний явцад илэрсэн тийм тохиолдол байвал бас дэмжихгүй. Тэгэхээр энэ байгаль орчинд нөлөөлөх байдлаа үнэлж ахвал энэ төслийн үндсэн нөхцөлийн нэг гэдгийг маш сайн санаарай. Энэ бол ерөөсөө хоёр дахь ч юм уу дагалдах асуудал биш, үндсэн нөхцөл шүү гэдгийг та бүхэн маань сайн анхааралтай аваарай. За ямар төслүүдэд байгаль орчны үнэлгээ хийх вэ гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө нэг энэ сургалтын зорилго болохоор сум болон аймгийн түвшинд орон нутгийн хөгжлийн сангийн хөтөлбөртэй холбоотой энэ үйл ажиллагаанд оролцож байгаа оролцогч талуудыг мэдээлэлээр хангах зорилготой. Тэгэхээр маш олон төрлийн төсөл байгаа гэдгийг түрүүний илтгэгч нарт дурдсан мэдээж маш олон төрлийн төслүүд ирнэ. Ялангуяа ингээд үйл ажиллагааны хүрээ нэмэгдэх тусам тэрнтэй холбоотой төслүүдийн хүрээ нэмэгдээд байгаа. Гисэн хэдий ч бид нэр энэ хідэн ангилллууд дээр бас анхаарчвал энэ дээр зайлшгүй байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ хийн шүү гэдгийг маань аймгийн түвшинд та бүхэн анхааралд авчаарай. За жишээ нь уул уурхайн төслүүд бол ойлгомжтой бүх төрлийн ашигт малтмал олборлолт энэ төр түгээмэл тархастай ашигт малтмалын олборлолтын төслүүдэд ч гэсэндээ бид нэр зайлшгүй үнэлгээ хийх нэ. За хүнд үйлдвэрийн төслүүд байгаа. За мэдээж энд бол зайлшгүй үнэлгээ хийгдэн ашигт малтмал баяжуулах, боловсруулах, химийн үйлдвэр, кокс химийн үйлдвэр гэдэг. Тэгэхээр эдгээрт бол байгаль орчныхаа үнэлгээг зайлшгүй хийгдэх нь. За хөнгөн үндэсний үйлдвэр гэдэг энэ нэлийн эргэлзээтэй маш олон төрлийн төслүүд байдаг олон том жижиг үйл ажиллагааныхаа хүрээнд ч тэр явуулж байгаа цар хүрээнийхээ хувьд ч гэсэндээ олон төслүүд байдаг. За тэгэхээр эдрийг болвол орон нутгийнхаа төвшөнд үнэлж үзээд за аль төслүүдэд нь бид нар үнэлгээ хийх вэ гэдэг асуудлаа ярих нь. За жишээлбэл сургуулийн хүүхдийн хоолыг бэлтгэдэг нэг газрын төсөл орон нутгийн санхүүжилтээр авч яана гэвэл тэр бол бидэнд их хамаатай биш. Тэгвэл унтны ус цэвэршүүл олборлоод цэвэршүүлээд савлаад зарах яана гэвэл энэ бол үнэлгээ хийх шаардлагатай гэж ойлгох нь. Тэгэхээр тухайн төслийнхөө хамрах хүрээ хийх байгаа үйл ажиллагаатай нь зайлшгүй холбож өгнэ. Тэгжээж үнэлгээ хийх хэсгийг шийднэ гэсэн үгтэй. За хөдөө аж ахуйн төслүүд байгаа. За мэдээж усан сан усжуулалтын систем гэдэг бол үнэлгээ хийгдэх зайлшгүй хүчин зүйл бол болж ирнэ. За дээр нь натар газар эзэмших үйл ажиллагаа, ойжуулалтын төсөл, ногоон байгууламж, за тэгэл дээр нь бордоожуулалт байдаг юм уу, бордоо үйлдвэрлэх байдаг юм уу энэ мэтчлэн төслүүдэд бол үнэлгээ зайлшгүй хийгдэх нэ. Бид нар энийг үнэлгээ хийгдэх ёстой төслийн жагсаалтанд оруулах нэ гэж ойлгоно. За үйлчлэгээний салбарын төсөл саяны шижрэлт нийлтгэл дээр гарсан штэ. Нийт үнэлгээ 60% нь аялал жуулчлалын төсөл байна гэдэг. Тэгэхээр аялал жуулчлалын амралт сувлын үйлчлэгээ эрхлэх гэж байгаа тохиолдолд нөгөө байгаль орчны үнэлгээ зайлшгүй хийгднэ бид нар нэг 2-3 хон 50 хүртэлх хүн авж байгаа хүчин чадалтай зочд буудал амралт сувлалд бол тэрнтэй холбоотой гарч байгаа хог хаягдал байгаа, бохир ус байгаа тэгэхээр ийм байгаль орчны нөлөөлөх асуудлууд гарч ирж байгаа учраас зайлшгүй байгаль орчны үнэлгээ хийгднэ гэж ойлгох нь. За бусад төсөл гэдэг энэ бусад төсөл гэдэг ангилалд бол маш олон төрлийн төслүүд орж байгаа. За хамгийн их анхаарал татж байгаа юм нь болохоор энэ хот байгуулалт, батлан хамгаалалт болон иргэний хамгаалтын үйл ажиллагаа, усан хангамжийн системүүд, цэвэрлэх байгууламжууд, хог хаягдлын нэгдсэн цэг гэдэг.
За сүүлийн үед ирж байгаа төслүүдийн ангиллыг харж байхад энэ хог хаягдaltaй холбоотой төслүүд нэлээд их орж ирж байгаа харагдсан. Тэгэхээр энэ мэтчлэн нөгөө үйл ажиллагааны үйлчилгээний салбарын төслүүд орж ирж байгаа учраас энэтэй холбоотой үнэлгээнүүдээ бол заашгүй хийгдэж явах нэ гэж ойлгох нэ. За биологийн төрөл зүйлийн талаарх төсөл бол мэдээж ойлгомжтой бид нар хийнэ. Улсын томоохон загсны аж ахуй ан амьтан үржүүлэг ургамал нутагшуулах ашиглах гэд. Тэгэхээр тухайн үржүүлэг амтны маань тухайн экосистемд ямар нөлөө үзүүлэх юм тухайн экосистемийг одоо бүтцийг өөрчлөх эрсдэлтэй байдаг учраас энэ төслүүдтэй бол бидний байгаль орчны үнэлгээ бол зайлшгүй хийж явах нэ. За дараагийн бүлэгт нь болохоор заримдаа удирдах, заримдаа удирдахгүй болдог. Тэндээс яах вэ? За хувиргасан амьд организмтай холбоотой үйлчилгээ гэж байгаа. За энийг бол тусдаа ангилалд оруулж өгсөн байгаа учраас энэ дээр бид анхаарал хандуулад үнэлгээ их ангилалтад оруулж өгнө. За химийн хортой болон цацраг идэвхт байц аюултай хог хаягдал боловсруулах, хадгалах, тээвэрлэх, устгах гэдэг. Тэгэхээр энэ нь болохоор мэдээж ойлгомжтой химийн хортой байц ашиглаж байгаа юм чинь нөгөө химийн хортой байцыг оруулж ирэх, ашиглах явцад үнэлгээ зайлшгүй хийгдэх ёстой, тусгай зөвшөөрөл гаргах ёстой. Тэр нь улсын бүртгэл бүртгэгдсэн байх ёстой гэдэг. За одоо ялангуяа энэ ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор мал амьтан халдваргүйжүүлэх, за орон нутагт болохоор нийтийн эзэмшлийн талбайг халдваргүйжүүлэх, ариутгах ч гэдэг юм уу энэ үйл ажиллагаануудын төслүүд бас ганцхан харагдчихжээ орж ирж байгаа. Тэгэхээр эдгээрт бол бид нэр яах нь нэгэн тал химийн байц ашиглаж байгаа учраас байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээгээ бол зайлшгүй хийж явна гэж ойлгоорой. За тусгай хамгаалалтай газар нутагт нэгэн улсын тусгай хамгаалалтай газрын нутгийн хөлийн засэд үйл ажиллагаа явуулж байгаа бол байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хийнэ гэж ойлгох нь. За байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдэх эсхийг нь хэрхэн шийдэх вэ энд яах вэ гэд. За тэгэхээр ер нь бол орон нутгийн хөгжлийн сангийн төслөөр санхүүжигдэж байгаа төслүүдийг ингэж хоёр хувадаг нь байгаль орчин үнэлгээ шаардлагатай, шаардлагагүй гэд. За юун дээр үндэслээд хэн яагаад энэ вэ гэхээр төслийн хамгийн анхны санал гаргаж байгаа багийн түвшинд за тэр саналыг ингэж ирэмбэлж хилцэж байгаа сум дүүргийн түвшинд нөгөө төслүүдтэй бид нар үнэлгээ хийн. Гэхдээ үнэлгээ хийхдээ хамгийн анхан шатны төвшөнд байгаль орчны үнэлгээний хяналтын хуудсыг ашиглаад за энэ төсөл байгаль орчинд хэр нөлөө үзүүлэх нь вэ гэдгийг хоорондоо хэлэлцэн. За эхний илтгэл дээр гарсан засаг даргын ажлын хэсэг байгуулагдаад ажлын хэсгээрээ энэ төслүүдээ хэлэлцэнэ гэд. За тэгтэл нөгөө ажлын хэсэгт гисгийн манд бүрэлдэхүүн за байгаль орчны байцаагч нар маань ч гэсэндээ маш олон салбарын хүмүүс байгаа шүү дээ. Газрын, усны одоо биологч янз янзын хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн маань бас мэдээлэл, мэдлэг юмнаас хамаарад бүгд өөр өөр ялгаатай учраас тэр хүмүүсийнхээ ажлыг хөнгөвчлөх үүднээс бид нэр байгаль орчны үнэлгээний хяналтын хуудас гэдгийг оруулсан. За хяналтын хуудсанд болохоор түрүүний нөгөө шижир эрдэнэ дурдсан Дэлхийн банкны одоо шаардлагууд, олон улсын төслүүдийн шаардлагууд, за байгаль орчны тухай хуулиуд гэх мэтчлэнгийн одоо зүйлсээс авж агаад хамгийн байж болох эрсдлүүдийг тооцож утсан 12 хуудастай хяналтын хуудас гэж байгаа. За үүний дагууга үнэлээд за энэ хуудасаар байгаль орчны нөлөөлөл байхгүй гэж үзэх юм бол шууд хэрэгжүүлнэ. За жишээлбэл юу байгаа гэхээр энэ дээр гамшигаас хамгаалах төслүүд буюу одоо мал амьтны тижэл бэлтэх, өөр юу гэдгийг гамшигаас хамгаалах, бэлэн байдлыг хангах хувцс хэрэглэл авах ч гэдэг юм уу. За засварын жижиг ажлууд одоо нэг өрөө тогтчуулах, нэг танхим тогтчуулах ч гэдэг юм уу За иргэдэд үзүүлж байгаа шууд тусламжууд байгаа. За гудамж талбайн гэрэлтүүлэг, малын үржил селекц, тоног төхөөрөмж худалдаж авах За мэдээллийн технологийн тоног төхөөрөмжөө сайжруулах, за засал чимэглэл, тогтчлт үйлчилгээ гэх мэтчлэнгийн байгаль орчинд нөлөөлөл байхгүй гэж анхан шатанд үнэлэгдэх юм бол энэ төслүүдийг шууд хэрэгжүүлнэ. Буюу нөгөө их хот илтгэгчдээр гарсан 20,800 төслийн маань 3% нь л байгаль орчны үнэлгээ идэх гэсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө 97% маань энэ голцоо төслүүд байдаг бахнэ гэж ойлгох нь. За үлдсэн байгаль орчны үнэлгээ их шаардлагатай төслүүдэд нь болохоор түрүүний саяны нөгөө ангиллуудад дурдаад байсан уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл, хүнсний үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтцэц, үйлчилгээ, хог хаягдал,
За усан хангам, чимийн бодис гэд ингээд түрүүний дурдсан тусгай хамгаалалтын газрын нутгийн дотор явуулах үйл ажиллагаа, биологийн төрөл зүйлийг хамгаалах болон нэмэгдүүлэх, за ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, хот байгуулалт гэд энэ ангилалд хамаарж байгаа төслүүдэд бид нэр үнэлгээ хийгдэх гэсэн ангилалд оруулах нь. Тэгэхээр анхан шатны төвшөнд төслийн санал хүлээж аваад хилцэж байгаа ажлын хэсэг хилэлцээд энэ хоёроо шийдэх нь. Үнэлгээ хийх үү, хийхгүй юу? Шийдэхдээ тэр хүмүүс туслахын тулд бид нэр байгаль орчны үнэлгээний хяналтын хуудас гэдгийг боловсруулсан байгаа. За ажлын хэсэг оролцогч талууд ямар оролцоотой байх вэ гэд тэ. Тэгэхээр хамгийн анхнд болохоор анхан шатнд болохоор төслийн санал гарч байгаа иргэдээс тэ багийн түвшинд төслийн санал гарнаа. За нөгөө иргэдтэй мэдээлэлээ хүргээд за ийм санал хүлээж авч байгаа шүү. Одоо нэгдүгээр улиралдаа багтаана гэд за саналаа хүлээж авчаад төслийн шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлнэ. За энэ бол баг дээр явагдах нэгж. За ингэнгүүтээ дараа нь тэр ногооноор заагдсан хэсгүүд нь болохоор сум дээр явагдана. За сум дээр явах гэхээр нөгөө төлөв байдлынхаа тодорхойлолтыг гаргаад за байгаль орчны байцаагч болон ажлын хэсэг хуралдаад үнэлгээнийхээ хяналтын хуудасаар дамжуулаад үнэлгээ хийгдэх хэсгийг шийднэ. За үнэлгээ хийгднэ гэд. Одоо бидэнд хамаатай нөгөө 3% буюу үнэлгээ хийгднэ гэсэн хэсэг тийм. Тэгэхээр үнэлгээ хийгдэх гарсан одоо хийгдэх шаардлагатай гэж үзсэн бол байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт болон шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлнэ. За ингэж бүрдүүлчээ дараагийн цэнхрээр тэмдэглэгдсэн байгаа энэ графикийн хэсэг болохоор аймагт хамаатай хэсэг болж байгаа. Ингэж бүрдүүлсэн материалаа аймаг руу явуулна. За аймаг дээр буюу одоо өнөөдрийн сургалтанд хамрагдаж байгаа та бүхэн маань яах вэ гэхээр аймаг дээр сумдаас нөгөө үнэлгээ хийх шаардлагатай төслүүдийнхаа материалыг төсөл тус бүрээр нь бэлдээд шаардлагын дагуу бэлдээд та бүхэнд илгээх нэ. Тэгэхээр тэрэн дээр болохоор байгаль орчны ерөнхий үнэлгээ хийгдээд нөгөө шинжээчинд үнэлтэд гаргаад хэрэгжүүлэхээс татгалзах юм уу, эсвэл наривчсан үнэлгээ хийх юм уу, эсвэл тодорхой нөхцөлөөр хэрэгжүүлэх юм уу гэ та бүхэн маань дүгнэлтэд гаргаад явуулна гэсэн үг. За ингэнгүүт дараагийн нөгөө сумын хэсэг дахиад гараад ирж байгаа. Яагаад гэхээр хэрвээ байгаль орчны наривчсан үнэлгээ хийнэ гэж дүгнэлт гарах юм бол нөгөө төсөл хэрэгжүүлэгч буюу сум маань эрх бүхий аж ахуйн нэгжээ сонгоно. За энэ манай нөгөө орон нутгийн хөгжлийн санхүүгийн төслүүд дээр нэг онцлог юм нь болохоор энэ төслүүдийг хэрэгжүүлэгч маань сум өөрөө байх юм. Тэгэхээр сум өөрөө аж ахуй нэгжээ сонгоно гэсэн үг. За энэ бор хэсэг дээр болохоор нөгөө аж ахуй нэгж маань тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүд маань байгаль орчин нөлөөлөх байдлынхаа үнэлгээгээ хийгээд тайлангаа гаргаад за тэгээд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө боловсруулах нэ. За дараа нь улаан нар буюу нөгөө төрийн захиргааны төв байгууллага байгаль орчны яамны ажил гарч байгаа. За байгаль орчны үнэлгээ, наривчлсан үнэлгээ хийгдсэний дараа нөгөө шинжээж тайландаа дүгнэлтээ гаргаад тэгээд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага маань шийдвэрээ гаргана гэсэн үг. Тэгэхээр энэ бол бүр багийн иргэн одоо хувь хүн надаас асуулаад байгаль орчны яам хүртэлх энэ бүх одоо оролцогч талууд маань энэ дээр харагдаж байгаа. Тэгээ бүгд өөр өөрийн гэсэн үүрэгтэй эргэх холбоотой. Хамгийн сүүлд байгаль орчны наривчсан үнэлгээ хийгдээд бүх юм болчлоо гэхэд нөгөө хэрэгжүүлэх гэж байгаа сум баг дээрээ иргэд маань оролцоод байгаль орчныхоо менежментийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг. За дуус бол байна л гэдэг шүү. За оролцогч талуудынхаа үүргийг хэдүүлээ арай жоохон дэлгэрүүлж авч үзье. Тэгэхээр ер нь бол энэ нөгөө сургалт маань хоёр өөр одоо оролцогчдтэй. Өнөөдөр бол аймгийн түвшинд маргааш сумын түвшинд байгаа учраас сум багийн түвшинд хэрэг болох мэдээллүүдээ бас оруулсан байгаа. За ерөнхий мэдээлэл та бүхэнд хүрэхэд багийн түвшинд яах вэ гэхээр саяны дурдсан төслийн саналаа хүлээж авна. За тэгээд саналаа хилэлцэн. За тэгээд хилэлцэх санал хүлээж авах иргэдэд мэдээлэх явцдаа нөгөө байгаль орчны асуудлуудаа дурдсаар байна. Яа тэгэхээр байгаль орчны асуудлыг одоо бид нэр тооцдог болсон шүү, үнэлгээ хийгддэг болсон шүү. Энэ төсөл чинь өөрөө байгаль орчинд нөлөөгүй байх ёстой шүү гэдгийг эсвэл тэрийг одоо бууруулах арга хэмжээ авах болцоотой төсөл байх ёстой шүү гэдгийг иргэддээ хэлсээр байна гэсэн үг. За дараа нь бүр одоо нөгөө байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсан, наривчсан үнэлгээний тайлан гарсан, менежментийн төлөвлөгөө батлагдсан тохиолдолд дахиад нөгөө баг дээр очиод тэрнийг хэрэгжүүлэх шатанд хамтрах. За тэгээд тэрэнд хяналт тавих ажил бол нөгөө иргэдийн оролцоо энэ дахиж эргэж ирж байна гэсэн үг. За баг хорооны түвшинд юу мэдэх ёстой вэ гэхээр ядаж нөгөө орон нутгийн хөгжлийн сангаар санхүүжүүлэх чиг үүргүүдээ мэдэх ёстой тий. Түрүүн инх хот дэлгэцийн дээр гарсан штэ ямар үүргүүдийг санхүүжүүлэхгүй вэ гэд тий.
За тэгэхээр энийгээ бид нэр ямар чиглэлийн төслийг санхүүжүүлэх үү, ямрыг санхүүжүүлэхгүй байх вэ гэдэг дээр баг дээр мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ доктортой амжиргаа төслийн хүрээнд багийн төвшөнд, сумын төвшөнд байгаа орон нутгийн хөгжлийн санг хариуцсан хүмүүс багийн дарга нартаа сургалт за тэгээ гарын авлага материалаар хангаж байгаа. Тэрэн дээрээ энэ чиг үүргүүдийн талаар байгаль орчны шаардлагуудын талаар мэдээллүүд бол нэлээд тодорхой туссан байгаа. За ингээд баг дээрээ нэг дарч та чинь бас өдөр тоолчлаа. За баг дээрээ ингэж гаргаж ирэхдээ одоо сургалтанд хамрагдаж байгаа хүмүүсийн одоо ажиллаж байгаа кейсүүдийг нь харж байхад бид нэр одоо ингээд дандаа нэгэн төсөл хэрэгжүүлж байгаа хүн чинь тэндийнхаа сайн тал үр нөлөөг нь ярина штэ. Энэ одоо ингээд иргэдийн амжиргааг дээшлүүлэх гэж байгаамаа. Энэ одоо ажлын байр нэмэгдүүлэх гэж байгаамаа. Энэ одоо хэрэггүй хаягдаад байгаа хог хаягдал болоод байгаа юмыг боловсруулах гэж байгаамаа ч гэдэг юм уу. Үр сайн нөлөөгөө гаргаад байдаг. Эдийн засгийн үр ашгаа тооцоод байдаг те. Ажлын байр нэмэгдүүлэхээ бодоод байдаг. Тэгтэл нөгөө тал бас муу үр нөлөөч бас байх магадaltaй те. Тэрийг тооцох ёстой гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүс тэгж тооцож одоо чадамж хүрэхгүй болоод сум дээр ирсэн бол сумынхан. За үгүй болоо сум үнэхээр тэр асуудал дээр мэдхгүй бол аймаг руу хандна гэж заасан байгаа. Тэгэхээр аймгийн түвшин та бүхэн илүү мэрэгжлийн, илүү мэдээлэлтэй, илүү чадварцсан мэрэгчлэнүүд байгаа учраас тэдэндээ илүү direction өгөөд за энэ ингэдэж шүү, энэ тийм шүү, энийг та нар орхигдуулсан юм шүү гэдэг юм дээр сайн одоо тусалж дэмжих нэ. За жишээ нь харж байна энэ нэхий боловсруулах үйлдвэр гэдэг. Тэгэхээр төслүүд оруулж ирж байгаа санал дээр нэхий боловсруулах нэхий маш их хэмжээгээр хаягдаад байгаа хайрын юм болж байгаа. Энийг ингэн ийм үр ашигтай эдийн засгийн үр төлөвийг яриад байдаг. За тэгвэл нэхийгээ юугаар боловсруулах гэдэг? Химийн бодис ашиглах гэдэг юм уу? Зөвхөн шарсуу ашиглах гэдэг юм уу те? Химийн бодис ашиглаад боловсрууллаа гэхэд нөгөөтийгөө хааш нь яаж зайлуулах юм? Тэр химийн бодистой усаа ямар аргаар сармагжуулах, ямар аргаар цэвэрлэх юм. Тэгээд хааш нь яаж зайлуулах юм те. Энэ асуудлаа шийдээгүй байж гэдэг. Энэ нь эргээд нөгөө байгаль орчны асуудал нь үүсгдэг те. Тэгэхээр багийн төвшөнд ч гэсэн энэ асуудлаа эхлээд ярина, сумын төвшөнд яригдана гэсэн үг. Энийг сайн анхаарах нэ. За дараагийн жишээ болохоор эмнэлгийн хог хаягдлын цэг байгуулах гэдэг те. За мэдээж эмнэлгийн хог хаягдлын цэг чухал, сумын бүх хүмүүс үйлчлүүлж байгаа тэр эмнэлгээр багийн бүх хүмүүс үйлчлүүлж байгаа тийм ээ үнэн. Гэхдээ нөгөө хог хаягдлаа зөв боловсруулах хэрэгтэй шүү дээ. Зүгээр авчаа шатаагаад ээж болохгүй те. Хог хаягдал шатаач устгахыг хоригдсан юм чинь. Тэгэхээр эмнэлгийн хог хаягдлыг халдваргүй болгох хэрэгтэй. Нэгдүгээр тэр чинь халдвартай хог хаягдал учраас гих мэтчлэнгээ мэдээллийг байгаль орчныхаа асуудлыг байнга хамтдаа цугтан авч явна шүү гэдгийг хэлэх гээд байна. За ингээд багийн төвшөндөө бас нэг тодорхой хэмжээгээр ярилцаад тий тодорхой асуудлуудыг гаргаж ирээд бүгдийг чадахгүй ч гэсэндээ гаргаж ирээд за болмоор юм байна. Энийг ер нь байгаль орчны асуудал нь гайгүй юм байна. Эсвэл шийдэж болмоор юм байна гэж үзээд сум руу ирүүлвэл сум яах вэ гэхээр ажлын хэсэг нь хилэлцээд ирэмблэнэ. За ажлын хэсэг байгуулахыг түрүүн нэгдүгээр хэлтгэл дээр дурдсан. За ажлын хэсэг байгаль орчны байцаагч одоо хөдөө аж ахуйн мэргэжилтэн гэд мэргэжилтнүүд орно. За энийг ирэмблэн. Ирэмблэхдээ нөгөө хүмүүсийн саналын тоо, байгаль орчны хяналтын хуудас ашиглаад байгаль орчин нөлөөтэй байна уугүй юу гэдгээр нь тооцож үзээд ирэмблэж байгаа. За ингээд ирэмблээд хэрвээ байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгийг шаардлагатай гэж үзэх юм бол бичиг баримтаа бүрдүүлээд аймаг руу явуулнаа. За энэ дээр хоёр юм анхаарч байгаа. За нэгдүгээрт сумын төвшөнд бас хэлцээ тодорхой асуудлуудыг гаргаж ирж чадахгүй байж болно тийм ээ. Одоо түрүүний дурдсанчлан эмнэлгийн хог хаягдал байлаа гэхэд за эмнэлгийн хог хаягдал нэгэн хог хаягдал бид нэр цэвэрлээд хайж байгаа энэ байгаль орчинд асуудалгүй байх гэж бодоод тэгсэн мөртлөө бас жоохон эргэлзээд энэ яаж халдваргүйжүүлэх гээд байгаа юм. Тэгээд тэр халдваргүй болсон гэдгийг батлаад яаж зайлуулах юм ч гэдэг юм уу. Ийм болоод ирвэл хаанаас зөвлөгөө авах юм? Аялал жуулчлалын газраас зөвлөгөө аванд аймаг руугаа хандна. Энэ дээр ямар юм байгаа вэ? Ямар хууль журам хэрэгжиж байгаа вэ? Энэ дээр ямар туршлага байна вэ гэд та бүхнээс зөвлөгөө авах нь шүү дээ. Тэгэхээр тийм заалтуудыг бол оруулж ирсэн байгаа. За өшөөнийг анхаарах юм нь та бүхэн буюу аймаг дээр сумдаас ирж байгаа төслүүдийн ерөнхий үнэлгээний тайлантай хамт хүсэлтийг нь хүлээж авч байгаа. Зөвхөн хүсэлт хүлээгээд аваад байх биш. Нэгэн та бүхэн урд жил нь ерөнхий үнэлгээ хийх талаар дүгнэлт гаргуулад явуулсан юм чинь тэр ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хэрхэн хэрэгжүүлсэн юм бэ? Ямар арга хэмжээ авсан бэ гэдэг тэр тайлангаа хүлээж аваад тэгээд тэрнтэйгээ хамт одоо энэ жилийнхаа хүсэлтийг нь хүлээж авах нэ гэсэн. За ингээд сумын төвшөнд аймаг руу явуулнаа. За нөгөө яриад байгаа 12 асуулт маань тий хамгийн анхны үнэлгээ их хяналтын хуудас гэдэг. Тэгэхээр энэ асуултууд болвол түрүүн дурдсанчлан маш ерөнхий зүйл байгаа нэгдүгээр.
Гисэн хэдий ч ерөнхий хэдий ч нөгөө олон улсын төслүүд болон Дэлхийн банк болон олон улсын төслүүд байгаль орчны хуулиудад зайлшгүй авч үзэх ёстой зүйлүүдийг энэ дотор агуулсан байгаа. За энэний 50% нь тийм болвол байгаль орчинд эрсдлээ гэж үзнэ, нэг нь тийм болвол эрсэлгүй гэж үзнэ гэсэн юм байхгүй. За энэ дотор зөвхөн нэг л асуудал жишээлх юм бол байгаль орчинд эрсдэлтэй байх юм бол бид нар энэ эрсдэлтэй байна, үнэлгээ шаардлагатай байна гэж авч үзэх нь бүгд үгүй гэж явчих юм бол за энэ байгаль орчинд хамаагүй мэн өө, энэ одоо зүгээр нэг сургуулийн анги танхимд тохижуулах гэж байгаа бол энэ бидэрт хамаагүй гэд явуулах нь шүү дээ. Тэгвэл тодорхой нэг асуудал жишээлх юм бол усан орчин одоо гадаргын усанд үерийн үед гадаргын ус бохирдуулах эрсдэлтэй гэж бодъё л да. Зөвхөн үерийн үед ч байсан гэсэн. Тэгвэл энэ асуудлыг бид нэр дахиж авч үзэх нэ. Заавал үерийн амн дээр байлгах ёстой юу ч гэдэг юм уу те. Газраа хэрхэн сонгох вэ ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ бол тэр нөгөө та бүхнийг бүх асуултуудыг яг нөгөө ажиллахдаа бүх асуудлуудыг бид нэр хамж үзээд за энэ талаасаа юм уу, энэ талаасаа юм уу гэх хүн юм чинь алдаа магадлал гарах учраас та бүхэнд чиглэл өгөх зорилгоор бэлдсэн хяналтын утас юм байна. За энийг маш сайн ойлгоорой. За энийг хэдүүлээд жишээ хэсэг дахиад ярилцах учраас ингээд яа. За тэгээд дараа нь төслийн талаарх товч мэдээлэл бэлдээд та бүхэнд ярилна. Тэгэхээр та бүхний хүлээж авах чам материал дотор чинь энэ төслийн товч мэдээлэл байх нь шүү дээ. Төслийн дугаар, нэр, хэрэгжүүлэгч нь хийн, сумын байгаль орчны байцаагч одоо яаж холбогдохын, байршил нь хааны, за зориулалт нь ямар юм бэ, англи нь ямар юм бэ гэдгийг багтаасан товч мэдээлэл бэлдээд явуулах нэ. За сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд байгаль орчны үнэлгээ хийх талаар сумын байгаль орчны байцаагч ямар үүрэгтэй юм бэ гэд тэ. За нэгдүгürt энэ хүн яах гээд байна вэ гэхээр нөгөө үнэлгээнийхээ хуудсыг ашиглан төсөл бүрээр үнэлгээ хийнэ. Саяны хуудас. Тэр хүний ажлыг хөнгөвчлөлт ажилтан туслах зорилгоор бэлдсэн шүү дээ энэ хуудсыг. Тэгэхээр үүнийг ашиглаад үнэлгээ хийх нэ. За дараа нь төсөл бүрээр товч танилцуулга тодорхойлт гарган саяны маягтын дагуу тодорхойлолтоо гарганаа. За дараа нь ерөнхий үнэлгээ хийх шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлээд сумын даргадаа танилцуулна гэж байгаа. Тэгэхээр ерөнхий үнэлгээ хийхэд ямар бичиг баримтууд шаардлагатай вэ гэдгийг миний дараагийн илтгэл дээр тодорхой дурдна. Тэгэхээр бичиг баримтыг бүрдүүлээд сум руу явуулах нь. Засаг даргадаа танилцуулах нь. За тэгээд холбогдох материалуудаа тухайн оны 4-р улиралд багтаагаад байгаль орчны шинжээч рүүгээ аймаг руугаа явуулах нэ. Тэгэхээр дараа нь байгаль орчны шинжээчээс ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсны дараа шаардлагуудыг ерөнхий үнэлгээний дүгнэлт шаардлагуудыг хангуулах үүргийг хүлээж байгаа. Тэгэхээр ер нь байгаль орчны аймгийн байгаль орчин аж үйлчлэлийн газар байгаа та бүгдийн одоо хамгийн сайн туслагч та бүгдийн ажлыг одоо хөнгөвчлөх, ажил төвөгжруулахгүй байх хүн бол энэ байцаагч юм байна. Тэгэхээр байцаагчийн мэдлэг мэдээлэл бичиг баримтын бүрдэл хэрхэн хийж гэнвэ, асуудлаа хэрхэн тодорхойлж гаргаж ирж гэнвэ гэдэг нь бол та бүгдийн ажилд шууд дэмжлэг болно. Эсвэл шууд жоохон төвч хэрэгэл учруулна гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүсийг мэдээлэлээр хангах нь бол маш чухал юм байна. За ямар материал бүрдүүлэх вэ гэдэг те. Тэгэхээр энийг бол дараагийн илтгэл дээр илүү тодорхой ярина. Товч хэлэхэд бол төслийн танилцуулга маягт саяны тодорхойлолт, товч тодорхойлолт, за танилцуулга бол тодорхой маягтаар байгаа. За хяналтын үнэлгээний хуудас, зураг төсөл, газрын зөвшөөрөл, за тэгээд сумын засаг даргын албан тот ийм зүйлсийг бүрдүүлээд явуулах нэ. За ингээд ерөнхий үнэлгээ аймаг дээр хийгднэ гэсэн үг. За аймгийн түвшинд болохоор сумаас ирүүлсэн төслийн санал тодорхойлолт, за нөгөө холбогдох материалыг хүлээж аваад ерөнхий үнэлгээгээ хийн. За энийг болохоор материал хүлээн авснаас хойш 14 хоногт багтаана гэж байгаа. За ингээд саяны одоо захимжуулалттай холбоотой маш ажил бол нэлээд хөнгөвчлөгдөх юм шиг байна те. Тэгэхээр ерөнхий үнэлгээнийхээ материалуудыг ч хүсэлтээж цахимаар хүлээж аваад дүгнэлтэд цахимаар явуулчвал төдий хэмжээгээр одоо явдал чирэгдэл багаснантэй хэдэн 100 км-ийн цаанаас нэг нөхөр хурж ирээд материал өгдөг, нөгөөх нь шал дутуу юм байдаг. Энэ дутуу байна гэж буцаах 300 км давхиж явах хэцүү те. Тэгэхээр энэ бол ингээд захимжуул бол аль талдаа маш цаг хугацаа хэмсэн үр дүнтэй ажил болох юм байна гэд би бол маш баяртай байна. За аймгийн төвшөнд хийгдэх ерөнхий үнэлгээний талаар Пагамт улмын илтгэл маш тодорхой гарна. Тэгэхээр би бол энэ хэсгийг ингээд товчлие. За ямар ч байсан төслийг хэрэгжүүлэхээс татгалзах, эсвэл нөхцөл бололтоор хэрэгжүүлэх, эсвэл нөлөөллийн үнэлгээ хийх гэсэн дүгнэлтүүдийг гаргах нэ. За
түрүүн ярьсантэй цаглбар гэдэг нэгэнд эн чинь нөгөө жилийн турш гүйцэтгэж байгаа юм болохоор тодорхой цаг хугацааны дараалалтай байна. Тэгэхээр энэ цаглбарыг та бүхэн маань илтгэлийнхаа дараа нөгөө юунда хадгалаад аваарай. Энэ аймгийн төвшөнд хэдийн хугацаанд нөгөө материалууд маань очих нэ, хэдийн хугацаанд байгаль орчны үнэлгээний дүгнэлтүүдийг гаргаж явуулах юм бэ гэдэг маань энэ цаглбараар бид нэр тодорхойлогдох нэ гэсэн үг. За жишээлх юм бол энэ дээр сумын төвшөнд хүмүүст болоо илүү бүр яг нөгөө ажиллах хуудас юм байгаа. Гэхдээ та бүхэн энийг бас сайн хэдүүлээ хараад явчих. За жишээ нь хог хаягдлын цэг байгуулах эсвэл хог хаягдлын цэгийг хашаалах гэд ийм хоёр янзын төслүүд орж ирээд байгаа. За нэг нь бол хог хаягдлын цэг байгуулах гэж байгаа юм байна сумын түвшинд. А нэг нь бол байгуулагдаад ашиглагдж байгаа цэгийг зөвхөн хашаалах гэж байгаа юм байна гэх тээ. Тэр нэг харахад бол одоо сумын түвшинд эргэлзээд хог хаягдлын цэг л юм чинь хог хаягдaltaй л холбоотой юм чинь үнэлгээ их ёстой ч гэдэг юм уу тэгж үнэлэхгүй нэ төсөл тус бүрээр үнэлнэ гэдгийг анхаараарай. За хамгийн ихний энэ байгалийн нөөц усыг ашиглах юм уу? Тэ хог хаягдлын цэг байгуулах болон цэгийг хашаалахад заавгүй. За газар шорооны ажил хийгдэх юм уу? Хийгднэ тий. За мэдээж хогийн цэгээ энэ байгалийн түүх соёлын ач холбогдолтой газараа байрлуулахгүй байх гэж одоо энэ зөвхөн жишээ штэ. Ингээ явчих. За тэгвэл хувийн эзэмшлийн газараа мэдээж хог хаягдлын цэг байгуулахыг зөвшөөрөхгүй тий. Хүн тийм юм байхгүй байх гэж бодоод хасгаар үзье. Үгүй гэдгээр үзье. За усан орчин агаар мандалд ямар нэгэн бохидол гарах уу? За тийм ээ. Тэгвэл энэ дээр гэхэд чинь за хог хаягдлын цэг байгуулахад бол мэдээж тэгин тийм газар бохирдуулна, газрын хөрсний ус бохирдуулна, тий агаар мандалд тоос шороо, за тэгэл зарим тохиолдолд дотроосоо шатдаг гэх мэтлэнгээр агаар орчныг бохирдуулна. За тэгвэл зүгээр цэг байгуулах, цэг биш, цэгийг хашаалах гэж байгаа тохиолдолд энэ бол ямар ч асуудалгүй. Нэгэнд байгуулагдсан цэг, тэрэнд урд нь үнэлгээ хийгдсэн, газраа зөв сонгоцсон. За зөвхөн одоо энэ дээр бид нар хашаал хийх гэж байгаа гэдэг. Тэгвэл энэ үгүй жишээний. Тэгэхээр нөгөө адилхан хог хаягдлын цэг юм чинь бүгд л тийм байх ёстой гэж үзэхгүй нэ гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө ирж байгаа төслүүдийнхаа ангиллыг аймгийн түвшин та бүхэн маань маш сайн хараарай. Тодорхойлолтоо зөв гаргаж ирч чадчихв. Асуудлаа зөв тодорхойлж гаргаж ирч чадчихв гэдгийг нөгөө үйл ажиллагаантайгаа хамт бас гаргаж харж хянаж явах нэ гэсэн үг. За ингээд энэ төслийн хувьд бол нэгээр тогтохгүй одоо тим гэдэг асуудал гараад ирчихэж байгаа учраас хог хаягдлын цэг байгуулах дээр бол бид нэр үнэлгээ хийгдэх нэ гэж ойлгох нь тий. Энийг хашаалах гэж байгаа гэж үзэх юм бол энд одоо байгаль орчны үнэлгээ хийгдэх шаардлагагүй гэж үздэг ч юм уу. Тэгэхээр энэ төслийнхаа үйл ажиллагааны онцлогоос хамаарат сумын төвшөндөө анхан шатныхаа үнэлгээг энэ 12 асуулттай асуумжийнхаа дагуу хийгээд та бүхэнд мэдээлэл хүргээд ирнэ. Та бүхэн маань тэрийг нь дахин нэг удаа хинж нэгтэлж үзээд ерөнхий үнэлгээгээ гаргах нэ гэдгийг хэлмээр байна. За энэ суман дээр илүү ажиллах учраас би ингээ явчих. За орон нутгийн сангийн дэд төслүүдийн ихэнх хувийг нь төсөв багтай жижиг төслүүд эзэлж байгаа гэдэг бол хэдүүл ойлгоцсон тий 90 гаруй хувийн зөвхөн 3% нь байгаль орчны үнэлгээ хийгдэх жижиг төслүүд эзэлж байгаа шүү. Төслийн өртөгч багтай үйл ажиллагааны хүрээ багтай түрүүнд дурдсан чи ихэвчлэн тогтчлт гэрэлтүүлэг гэдэр гэсэн юмнууд орж ирээд байсан тий. За хэдийгээр 3% ч гэсэндээ төслийн санал тус бүрийг нь баг сум аймгийнхаа түвшинд ирэмблээд хилэлцээд нөлөөлөх байдлыг нь үнэлэх замаар болцсохгүй байгаль орчны сөрөг нөлөөлөл юу байгаа юм бэ гэдгийг нь илрүүлээд тэрийг үүсэж хуримтлахаа сэргийлэх нь бол бидний ажлын үүргээ. Тэгэхээр бидний одоо нөө байгаль орчны асуудлынх нь одоо энэ доктортой амжиргаа гэдэг төсөл биш одоо бүр орон нутгийн хөгжлийн сан гэд явагдаж байгаа энэ том үйл ажиллагааны нэг хэсэг болж байгаа байгаль орчны хэсгийнх нь хувьд бол бид нэр зайлшгүй 3% ч гэсэндээ үнэлгээ хийх ёстой гэдгийг анхаарна. Нөгөө талаасаа энэ төслүүдийг одоо нөгөө хитрхи байгаль орчны нөлөөлөх байдлыг нь бодит бусаар үнэлэхдээ хэтрүүлж үнэлэх тийм үү. За аль эсвэл манайхан ч нөгөө нэг орон нутгийнхаа юмдаа нөгөө нүд тасаад энийг уус ингэж л яддаг шүү. Энэ нэг чухал тийм амар сүртэй нөлөө биш шүү гэдэг ч юм уу. Эсвэл энэ манай газар бол өстой амар юуник өстой онцгой одоо чухал газар энэ юу ч хийж болохгүй ч гэдэг юм уу. Хит одоо бодит бусаар үнэлэх. За тэгээд хууль журмын хэрэгжилт одоо бүрдүүлэх бичиг баримтыг дас төгшөөх ч юм уу тий одоо үнэлгээ их явцад нь одоо олон дахин олон одоо шаардлагагүй материал нь их удаашруулах наасаашаа явах ч гэдэг юм уу ийм байдлаас үүдээд
иймэрхүү төслүүдийг дэмжихэ болчих вэ? Тэгэл нэг байдаг л нэг гэрэлтүүлэг хийн, байдаг л нэг зам тавина, байдаг л нэг өрөө тогтчулна гэсэн төслүүд рүү хэтэрхий яваад ах вэ. Нэгэнт орон нутгийн хөгжлийн сан гэд энд их мөнгө төвлөрж гин, тодорхой бүр нэлээд их 80 төгрөг төвлөрж байгаа ийм сангийн үйл ажиллагааг бас байгаль орчинд хэрэгтэй ч юм уу, байгаль орчинд нөлөөлөл багтай мөртлөө одоо орон нутагт хэрэгтэй төслүүд рүү бас чиглүүлвэл дандаа л нэг зам арчсаад иснаас илүү хэрэгтэй гэдэг утгаараа энд одоо оролцож байгаа оролцогч бүр энэ гурван асуудлыг бодож үзээсэй гэж та бүхэндээ хэлмээр байна, зөвлөмөр байна. Тэгэхээр хэтэрхий одоо битгийх айлгаж одоо үргээгээсээ тэгтээ хэтэрхий битгий сул тавиасаа те яг боддоор нь үнэлээд боддоор нь дэмжиж орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдийг зөв голдролт нь оруулж явахад та бүхнийг туслаасай гэж хүсэж байна. Тэгээд бүгдээрэнд нь маш их баярлалаа.